Сайн байцгаана уу? Тариалан сумынхаа нийт иргэд хөдөлмөрчд аж ахуйн нэгж байгууллагуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. За татвар төлөгчдийн өдрүүдийг өгтөн 4 сарын 15-наас 6 сарын 15-ны хүртэл татвар төлрүүлэх 61 аян зарлалаа. За энэ аяны хүрээнд сумда 4 сарын 24-нөөс 4 сарын 28-ны хооронд автотехникийн үзлэг зохион байгуулж 1415 машин техникийн үзлэгт оруулж 24 сая төгрөгийн автотехник өөрийн өвч хэрэгслийн албан татвар төлөвлөрүүлж зам ашигласны төлбөр 8 сая 30 мянган төгрөг төлөвлөрүүлж агаарын бохирдол 3 сая 564 мянган төгрөг төлөвлөрүүллээ. За нийт манай сумын малчин өрхүүд өрх 998 малчин өрхөөс 197 малчин өрх албан татраа төлж нийт сумын хэмжээнд 21.3% гүйцэтгэлтэй байна. За манай малчин өрхүүд энэ хаврын ноос ноолуур элбэг үедээ ерөнхийдөө үлдсэн 6 сарын 1-ний дотор ерөнхийдөө татвар төлбөр хэмжээ ерөнхийдөө төлөвлөрүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Монголд зохион байгуулах ажлын төлөвлөгөөний гарган ажиллаж байгаа бөгөөд багийн засаг дарга болон баг хариу үзсэн байгаль хамгаалагч газрын даамал нартай хамтран өрхийн гожин газрын төлбөр нохоо галт зэвсгийн албан татвар малын тоотлогоо албан татвар бусад албан татварыг сумын нийт малчин мал бүхий 998 өрхөөс 197 өрхөн төлөгдөж нийтдээ 21% биелэлтэй байна. Иймд үлдсэн хугацаанд үлдсэн өрхүүд маань ноос ноолууртай үеэрээ төлөвлөрүүлэх хэрэгтэй байна. Нийт үр тэрээний зориултаа 23 аж ахуйн нэгжүүдээс 9 ерөнхийдөө газрын төлбөрөөр төлсөн байна. За үлдсэн хугацаанд ирэхээр бусад аж ахуйн нэгжүүд нь газрын төлбөрөө гүйцэд хийгээрэй гэж уриалж байна. Мөн хувь хүний орлогын албан татвар болоод ирэхээр манай сумын хэмжээнд 324 иргэн ерөнхийдөө тайлан гаргасан байна. Үүнээс болоод ирэхээр он гарснаас хойш эхний 5 сарын байдлаар 8 сая 984 600 мянган төгрөгийн төлөлт хийж манай сумд нийт 18 ерөнхийдөө 8 сая төгрөг төлөлт хийгдээд 34% биелэлтэй явж байна. За үлдсэн иргэд маань мөн алдсан хугацаанд ерөнхийдөө өр төлбөрөө бүрэн барагдуулахыг мэдэгдэж байна.